Энэ хуулийн санаан зөв боловч нөлөөнд бодиттой хууль байгаа гэдэг та бүхэн ойлгоорой. Бид өнөөдөр амралт баярын өдрийг илүү шударга зохистой болгох, за иргэдийнхаа баярын өдрийг алдахгүй байх ёстой гэдэг санааг хэлцэж байгаа боловч энэ нь нөгөө талдаа шууд бизнес эрхлэгчдэд нөлөөлж байгаа ийм хууль байгаа. За би зарчмын хувьд бол хуулийг ерөнхийдөө дэмжиж байгаа. За хэдий тийм боловч бид шууд одоо аж ахуй нэгж бизнес эрхлэгч нар дээрээ нөлөө үзүүлж байгаа гэдэг энэ танхимд байгаа гişүүд маань ойлгоорой. Бид нар ингээд яг хуулийн дээр харахаар энэ нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа баярын өдрүүд нэмэгдэхгүй юм шиг боловч амралтын өдрийн нөлөөлөл бол жил дунджаар 2-3 өдрөөр нэмэгдэж байгаа буюу ажил хийхгүй өдөр манай улсад 2-3 өдрөөр нэмэгдэж байгаа. За энэ нь шууд манай Монгол улсын бүтээмжинд нөлөөлнө. За цаашлаа жижиг дунд бизнес эрхлэгч нарт нэг ялангуяа үйлчлэгээний салбарыханд, аялал жуулчлалын салбарыханд, уул уурхайн салбарыханд нөлөөлнө. Энэ нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдийг хэрвээ амралтын өдрүүдэд давхцуул дараагийн ажлын өдөр рүү шилжүүлж байгаатай холбогдуулан за одоо жижиг дунд бизнес эрхлэгч түрээс төлдөг аж ахуй нэгжүүд тухайн өдрийнхөө түрээсийг төлөөл явна. Тэгсэн мөртлөө орлого нь тэг байна. За нөгөө талдаа хэрвээ зогсох боломжгүй аж ахуй нэгжүүд байлаа гэж бодоход жишээ нь уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд хийн. Хэдий ингээ хийснийхаа төлөө 2 дахин буюу 3 дахин цалингаа нэмэгдүүлж төлнө, зардал нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр нэг талдаа одоо зогсвол орлого нь зогссон мөртлөө зардал нь үргэлжлээд явна. Эсвэл одоо үргэлжлээд тогтмол үйл ажиллагаатай явах шаардлагатай газрууд нь бол үргэлжлээд явхад зардал нэмэгдэнэ. За ингэснээр одоо дэлхийн дахинаа хийсэн судалгаан дээр тодорхойлоод үзэхэд жилд 2-3 өдрийг улсынхаа хэмжээнд одоо баярын өдрөөр шилжүүлж амралтын өдөр болгосноор манай улс нэг хүртэлх хувийн бүтээмжийг алдж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг бид нэр бодох хэрэгтэй. За бид нэг талдаа иргэдийнхээ ашиг сонирхлыг дэмжих нь зөв. Гэхдээ нөгөө талдаа бизнесийн орчныг бас зөрчилдүүлэхгүй аль алинд нь тэгш шударга ийм зарчмыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээ энэ ч утгаараа одоо энэ баярын өдрүүдийг шилжүүлж байгаа нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдийг одоо хэрвээ амралтын өдөртөө давхцаж байгаа тохиолдолд ажлын өдрүүдийг амралтын өдөр болгож шилжүүлж байгаа энэ хуулийг бид нар тооцож үзэхдээ зарим нэг баярууд дээр тооцож үзэх нь зүйтэй. Нэг ёсондоо одоо цагаан сар наадам гих мэтчлэн одоо уламжлалаа хадгалсан за нөгөө талдаа урт үргэлжилсэн баярууд дээр энийг тооцож үзээд бүх одоо 16 нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр дээрээ биш тодорхой баяр дээрээ байлгах дээр анхаарна гэж хэлмээр энэ ийм учраас одоо уянга гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж одоо нэг өсөндөө байнгын орон дээр унсан зарчмын зөрүүтэй саналыг бид нар энэ дээр харгалзаж үзээд явах юм бол нэг талдаа бизнесэж бодсон, нөгөө талдаа бид нар бас иргэдээ бодсон ийм санал болно гэдгийг бас тодтогч хэлмээр байна. За энийг энэ дээр би бас нэмээд хэлэхэд өнөөдөр манай эдийн засаг одоо төсөв дээр өчигдөр бид нар бас Төсвийн байнгын хорон дээр сангийн яамныхантай уулзсан. Тэгээ сангийн яамныхнаас гаргасан одоо дүгнэлтүүд дээр хэлэхэд манай одоо төсвийн орлого 2.2 их 80 төгрөгөөр тасарсан явж байгаа шүү. Бид нар одоо эдийн засгаа бодсон шийдвэрүүдийг гаргаж явахгүй бол сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нөхцөл цаг хугацаа биш байгаа шүү гэдгийг би бас та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ энээсээ болоод буцаад л нөгөө хувийн хвшил аж ахуй нэгж дээрээ татврын дарамтууд, за бусад дарамтууд ирж. За энэ одоо